За мэдээллийг та бүхэнд алтын шиг хүргэлээ. Тэгэхээр агаарын бохирдол бууруулах чиглэлд засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажилд олон нийт сайн дүн өгч байна. Судалгаагаар нийслэл хотын агаарын бохирдол 50% буурсан гэж үзжээ. Баярлалаа үзэгч та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр байгаль орчин аюулгүй жуулчлалын сайдтай цаг үеийн асуудлаар бид ярилцахад бэлэн болж байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн агаарын бохирдлыг бууруулгад чиглэсэн ажил хөтөлбөрийн үр дүнгийн биелэлтүр нь хэр зэрэг байваа гэдэг нөхцөлөөр бид сайдтай тодруулж. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн агаарын бохирдлыг бууруулах тухайлбал та бид нар бол яг хамгийн их агаарын бохирдолтой бүсэлтүүл зогсож байна. Хэр зэрэг үр дүнтэй ажил хэрэгжсэн гэж та ер нь харж байгаа шиг байна. За өнөөдөр бид нар агаарын бохирдлыг бол бид нар ярьж байсан тодорхой төвшөндөө бид үнэхээр мэддэгтгөөс ялгаа гарах хуцаар бууруулж чадсан. Энэ бол одоо олон ажил хийсний үр дүн. Энэний түрүүнд бол одоо бид сайжруулсан шахмал түлшээр нийт одоо Улаанбаатар хотын ард иргэдийг одоо хангах энэ одоо хаттуу өгөөд хүнд өгөөд энэ ажлынхаа ард одоо гарсан. Энэ дунд олон хүндэр байсан идэж бас зарим нэг үед одоо түүгийн үсийг буцааж оруулах талаар шийдвэр гаргуулах сонирхол байсан идэж бид зөв гэсэн энэ шийдвэрээр хатуу бот цогсны хүчинд өнөөдөр одоо бид харж байна. Өнөөдөр одоо ингээд 13 градустай. Гэтэл одоо энэ айлуудын яндангаас гарч байгаа утааны маань одоо нөхцөл байдал ямар байна. Бидний агаарын чанар одоо мэддэгтгүүц бас сайжирч чадлаа. PM 2.5 PM 10 үзүүлэлтүүдээр одоо дараагийн бидний нэг асуудал бол энэ Улаанбаатар хотод явж байгаа одоо олон жилийн насжилтаа тээврийн хэрэгслээс гарах одоо агаарын одоо бохирдлын нөлөө нэмэгдээд байна. Энийг бууруулах талаар одоо цаашд бид ажиллаж чадах юм бол Улаанбаатар хот маань одоо цэвэр агаартай ийм одоо хотын тоонд ороход тун ойрхон болж байна. Бид бас энэ гарсан амжилтаа бас зөв үнэлэх хэрэгтэй нэгдүгээр. За дараагийн нэг асуудал нь бол энийг ингэж одоо байрлаж мөн одоо сайжруулсан шахмал түлшийг хэрэгжилж одоо дадаж байгаа одоо нийт Улаанбаатар хотын ард иргэдтэй бас орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нэрийн өмнөөс бас баярлалаа гэдгээ хэлье. Мөн одоо агаарын бохирдлыг бууруулах үүднээс уламжилт 100-аас сольж цахилгаан халаагуур шилжсэн бас иргэд байна. Ингээд туслыг хураавал далаа болно гэдэг шиг ингээд бидний ингээд нэг жижигдэхгүй олон өөрчлөлтүүд одоо Улаанбаатар хотын ийм агаарыг маань ийм сайхан цэвэр төвшөнд авчирч чадлаа гэдгээ бид одоо бас бие биенээсээ харлаа, суралцлаа. Тийм учраас цааш энэ сайжруулсан шахмал түлшээд ард иргэдийг одоо хангах энэ ажил маань үргэлжлэнэ. Засгийн газраас шийдвэр гарч одоо 2 дахь сайжруулсан шахмал түвшний үйлдвэрийг одоо барих газрын асуудлыг ингээд шийдээ явж байна. Энэ мэтлэн одоо олон хүний хамтын ажиллагааны үр дүнд бид Улаанбаатар хотоо агаарын бохирдлыг одоо бууруулж чадсан гэдгийг итгэж таатай байна. Ингээд жил гаруйгийн өмнө одоо бид нар энэ зогсоод гэж яхад бол айл болгоны яндангаас хар утаа гарсан байдгүйсэн бол өнөөдөр бид нар харж шít одоо бодит байдал газар дээр нь үр дүнгийн ингэж харж байна. Энэний үр дүнд одоо бид илүү өөрчлөлтийг хийх боломж гэдгийг харлаа. Мөн одоо аймгийн төвүүд дээр байгаа агаарын бохирдлыг одоо бууруулах талаар шат шатны засаг дарганаар бас энэ асуудлыг одоо нэвтрүүлэх талаар ярилцаж байна. Зарим нэг аймагуд бол тухайн аймагтад уурхай дээрээ түшиглээ сайжруулсан шахмал түвшний үйлдвэрийг барьж эхлээд байна. Гэх мэтчлэн олон амжилтын үр дүнд бид одоо өөрсдийнхөө урт удаан наслах эрүүл байх энэ боломжоо бид бий болгож чадлаа. Тэгээд агаарын бохирдлыг байгаа нийт Улаанбаатар хотын ард иргэдэд дахин баярлалаа гэдгийг хэлье. Ерөөс нь нийтийн тээврийн бас энэ агаарын бохирдол нөлөөлж байгаа. Энийг бас нийтийн тээврийн автобусуудыг бас шүүлтүүтэй авахын ажил бас ямар ч тандаа яваад хэрэгжилтийн үр дүн бас ямар аа. За өнөөдөр мэдлэр бид нийт нэг 250 гаруй автобусанд одоо тэр бүрэн шатлалыг дэмжих төхөөрөмжийг суулгацсан байгаа. Нийтдээ нэг 400 суулгах. Тэгээ энэний үр дүнд бол өндөр насжилттай дизель хөдөлгөөртэй одоо автобусууд маань одоо хар утаа хайдаг нэрс багаснаа цаашид одоо өндөр насжилттай техник хэрэгсэлтээр одоо агаарын чанарын үзүүлэлтүүдийн стандартыг нэмэгдүүлж сайжруулж энийг одоо мөрдөж ажиллахыг үүрэг болгоно. Яг энэ агаарын бохирдлыг бууруулах ажил дээр зарцуулсан хөрөнгө санхүүжилтийн үеэр та хэр зэрэг хангалттай байсан гэж харж байна. За яг энэ санхүүжилтийн үр дүн бас хэр зэрэг сайн одоо нөлөөлж гүйцэтгэлийн үед ямар гарсан гэж харж байна. За нэгдүгээрт бид нар Монгол Улсын их хурлаас батлагдсан төсвийгээ дагуул ажлуудаа хийж байна, чадан ядаа хийж байна. Гэсэн хэдий ч бид нар одоо үр дүн гарч чаддгийг харлаа, болдгийг харлаа. Дээр нь одоо нийт төрийн бүс байгууллагууд маань одоо манай орчны бохирдлыг бол үндэсний хорооны үйл ажиллагаанд одоо ямагт хамтарч хямж оролцож байгаа. Тэдний маань оролцооны үр дүнд бас энэ ахис дэвшлүүд гарч байгаа гэдэг. Бид одоо нийт зарцуулсан хөрөнгө маань авчирсан өөрчлөлт маань энэ
одоо бидний хувьд бол мэдгэдэггүй ялгаа гаргаж чадсан учраас сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ бидэнд бас дутагдaltaй ажлууд байсныг үүсэхгүй гэсэн хэдиж бид энэ алдаагаа засаа цааш Монгол Улсын засгийн газраас барьж байгаа агаар орчны бохирдол бууруулах үндэсний хөтөлбөрөөр хэрэгжүүлж ард нь гарнаа гэдэг итгэлтэй байгаа. Ирэх одоо жилүүдэд яг гол анхаарал асуудлыг та ер нь юу гэж харж байгаа, яг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр. Сайн хэлсэн одоо Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулахын тулд бид нөр өндөр насжилттай тээврийн хэрэгслийн одоо энэ утаан дээр л маш сайн анхаарлаа хандуулж энэ дээр одоо хориглох хязгаарлалтуудаа хэрэгжүүлэхээс өөр аргагүй байна. Нийтлэг одоо түүгийн нүрснээс гардаг байсан одоо агаарын бохирдлоо бид ингээ бууруулаад хяналтанд авч чадсан. Харин одоо бусад Улаанбаатар хотын одоо ойролцоо байгаа дүүргүүдээ одоо энэ сайжруулсан шахуун түвшээр хангах дээр бас тооцоолоо ажиллаж байна. Үйлдвэрүүд маань ажиглалтанд ороод ирэх юм бол энэ хөтөлбөр хэрэгжиж гэж үзэж байгаа. За тэгэхээр мэдээж өнгөрсөн хугацаанд Монгол Улсын засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ус томоохон алхам хийсэн, мэдээж энэ сайжруулсан түвшний үйлдвэрлэлийг бий болгох. За иргэдэд яг энэ сайжруулсан түвшийг төлөхийн чиглэлээр гол анхаарал хандуулсан. За ер нь цаашдаа иргэдэд яг энэ нийт тээврийн асуудал болон энэ автомашины бас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гол анхаарал хандуулна. За хамгийн бас нэг тулгамжлагын асуудал бол хөрсний бохирдол дээр бас гол анхаарлаа хандуулах чиглэлээр бас мэдээж засгийн газрын түвшиндөөс хэрэгжүүлэх маш олон ажил хөтөлбөр хүлээгдэж байгаа. За үнийгээ дагаад бас энэ асуудлыг шийдвэрлэж чадах юм бол ирээдүйд бас нийт Улаанбаатар хот манаас агаарын бохирдлоос салах, за дээрээс нь хөрсний бохирдлоос бууруулах энэ боломжийг бас эрхлэх чиглэлээр бас төр засгийн хэмжээнд бас гол анхаарлаа хандуулж судалгааны түвшиндөөс томоохон